Цасангуй ба 7 одоо. Эртээ урдын цагт хаан хатан хоёр алс холын нэгэн улсыг захиран суудаг байжээ. Хатан ийгдэг сайхан сэтгэлтэй эзэнт улсын хүн бүр хатныг хайрладаг. Гэвч хатан хүүхэд хүсээд ч олж чадаагүй нь түүний амьдралын ганц гуниг харуулсал байв. Өвлийн нэг өдөр хатан шинэс модон цонхны дэргэд суугаад ноосоо хувцсан ихэж байлаа. Гэнэт их гоёмсог цасны шувууха цонхон дээр суугаад хатныг цочоочхов. Шувуу хатны анхаарлыг сарниулах төдийд хатан хурууга хатгачихжээ. Дусал цус цонхны гаднах цасан дээр унлаа. Цонхны гадна унсан дусал цусыг хартал хөөхтийг мэд царай үзэгдэв гин. Хатан ихэд гайхаж ингэж өгөөлөв. Цасны бурхан минь надад цас шиг цагаан арьстай, цус шиг улаан уруултай, шинэс мод шиг хар үстэй охин заяасан ч болоосай. Тун одолгүй хатан хөл хүнд болж бас нэгэн зэрэг биеийн өвдөж гин. Олон эмч ангаах гэж үзсэн ч хатан идгэсэнгүй. Хайрт минь санаа бүү зовдоо. Чи удахгүй идэгнэ. Итгэл найдвараа алдаж болохгүй. Бурханд итэг. Хүүхэдтэй болох бидний мөрөөдөл биелэх гэж байна шүү дээ. За хайрт минь, би сайн сайхныг л хүсэж байна. Цасны бурхан биднийг ивээсэн. Юу ч буруугаар эргэх учиргүй. Одохгүй хавар айлчилж хүүхэд төрхийг бэлдэх мэт хаасаагүй цэцгэстэл байллээ. Өдөр хоног ойртохын хэрээр хатны бие улам бүр өвдөх болжээ. Нэгэн нартай өглөө өвлийн цасыг бүгдийг хайлуулах гэсэн мэт наран ээхэд хатан цас мэт цагаан арьстай, цус мэт улаан уруултай, шинэс шиг хар үстэй өхөөрдөн хөөрхөн охин төрүүллээ. Хатан минь, чи надад хамгийн үнэтэй бэлгийг төрүүлж өглөө. Гуй, юу хүсэж байгаагаа хэл. Би хүсэл бүрийг чинь биелүүлнэ. Баярлалаа хайрт минь. Гэвч би нялх үртэйгээ хамт цагийг өнгөрөөж чадахгүй юм шиг байна. Хайрт минь. Чи минь цас шиг цагаа юм. Би чамайг цасангуй гэж нэрлэе. Надад амлаач дээдс минь. Охиныг минь үргэлж хайрлна гэж амл. Бас дахин хүнтэй гэрлэж надгүйгээр гуниж амьдрахгүй гэж амлаач. Би юу ч болж байсан охиноо хамгаалж явна. Хайрт минь. Ойлгох хэрэггүй хаа минь. Баяртай хайрт минь. Баяртай. Хайрт минь тэ. Гуй, намайг битгий ганцаарх минь орхиоч тэ. Хатан цаг бусаар одсонд хаан хэдэн жил ихэд гуниглав. Хаан өөрөө цасангуйг хардаг байв. Гэвч ихэнх хугацаанд хаан төрийн хэрэг шийдээд завгүй байдаг. Охиныг нь өсгөх сайхан сэтгэлтэй ээж хэрэгтэйг хаан ойлгов. Тэгээд дахин гэрлэхээр шийдлээ. Шинэ хатан их үдсгэлэнтэй. Гэвч тэрнээс гадна их цантай, харгас эмэгтэй байв. Хатан хар шидэнд суралцсан бөгөөд шидээрээ хааныг удирдсан байжээ. Түүнд бас хүссэн үед нь хүссэн бүхнийг нь чин үнээр хэлдэг шидэттэй байдаг байв. Хайрт тол минь, ханан дээрх тол минь, хамгийн үдсгэлэн тань хэм бэ? Хатан минь, та хамгийн үзэгсэн тань билээ? Тийм гэж юу? Маш их баярлалаа. Чи минь ухаантай шүү. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр цасангуй улам бүр хөөрхөн хизээнийхээс илүү үдсгэлэнтэй болсоор эзэнт гүрэн даяар хамгийн сайхан бүсгүй болжээ. Хойтийнхэн түүний гоо сайханд атаархаж эхэллээ. Тол минь, ханан дээрх тол минь, хамгийн үдсгэлэн тань хэм бэ? Та хатан минь үзэгсэнтэй хөөрхөн үнэн шүү. Гэвч цасангуй танаас ч илүү үзэгсэнтэй билээ. Чи яаж ингэж ярьж чадж байна? Хэрэггүй амтан. Өршөөлдөө. Би зөвхөн үннийг хэлэх ёстой шүү дээ эзэгтэй минь. Хатан уурандаа шатаж анчнаа дуудлаа. Тэр цасангуйг ойд аваачиж үгүй хий. Баталгаа болгож надад зүрхийн авчир. За, эзэгтэй. Хатан цасангуйг ойр руу явж
Бүрчлөө үтсгэлэнтэй болох шидэт цэцэг авчир гэж гуйлаа. Хөөрхий анчин цасан гуайг ойроо авч явсан ч охиныг хороож чадахгүйгээ мэдэв. Хөөрхийг үнж минь. Хойд их чи надад таныг алахыг тушаасан. Гэвч би тань шиг үзэгсэнтэй сайхан сэтгэлтэй хүнийг алж чадахгүй. Аль бол хол зүгт дахиж ордонд хизээж битгээр гэж ирээрээ. Сайхан сэтгэлт хүн минь. Намайг алахгүйд их минь таныг шийтгэн шүү дээ. Би нэг арга олж тэрнийг торгоно. Гэхдээ одоо та яв. Цасан гуай аль бол хордонгүй лээ. Анчин зэрлэг бодон агнаад зүрхийн хатан төглөө. Би одоо хамгийн үтсгэлэнтэй нь боллоо. Цасан гуай гүн харанхуй ойд гав ганцаар явна. Юу хийхээ хаашаа явахаа ч мэдэхгүй байв. Модод хоорондоо шивнэлтэй идэж байх шиг цасан гуай айсантаа болоод зогтлаа. Эрмэгтэй чулуу өргөс дондор гүйсээр харанхуй нүмердгийн даваан дээр хідэн шувуу түүнийг тойрон нисэж ороолтноос нь татаж эхлэв. Тэд өөрт нь нэг юм үзүүлэх гээд байгааг тэр мэджээ. Тэр шуудыг даглаа. Гэнэт нэг хачирхалтай байшин олж хараад шуудтай хамт явж оров. Байшин дотор бүх юм жижигхэн ч цэвэрхэн ажээ. Цав цагаан бүтээлхтэй жижигхэн ширээн дээр хоол тавгалсан 7 жижигхэн тавг байв. Хан налуулаад 7 жижиг ор тавьжээ. Бүгдийг нэгнүүлээд бүтээлгээр бүтээсэн байв. Цасан гуай үлсэнд жижигхэн тавг бүрээс жаахан ногоо талх аваад идчихлээ. Бас аяг бүрээс жаахан суужээ. Ойгоор удаан яваад их ядарчээ. Тэгээд жижигхэн орон дээр хэвтээд нам унтчав гин. Харанхуй болсны дараа гэрийн эзэд болох 7 одоо гэртээ ирлээ. Тэд ууланд алт толборлдог. Шууд цасан гуайг сэрэх гэж оролдсон боловч тэр гүн ойронд дарагджээ. Одоо нар гэртээ ирмэгцээ хэн нэгэн ирснийг анзаарлаа. Хэн миний сандал дээр суусан бэ? Хэн миний тавгнаас идсэн бэ? Хэн миний талхнаас идсэн бэ? Хэн миний ногооноос идсэн бэ? Хэн миний сэрэг хэргэлчих вэ? Хэн миний аягнаас уусан бэ? Гэвч орлууга харж байсан 7 хот үдсгэлэнт бүсгүй унтаж байгааг харжээ. Миний орон дээр нэг хүн унтаж байна. 7 одоо орлууга гүйхээрээ ирлээ. Оо, тэнгэр минь. Энэ бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Унтгээ. Чимээгүй байцгаая. Тэд бүгд цасан гуайгийн орыг тойроод унтцгаалаа. Маргааш өглөө нь цасан гуайс сэрээд 7 одог хараад их хайжээ. Түүний дууг сонсоод одоо нар сэрлээ. Битгий аа. Бид бол одоо нэр чи манай гэрт байна. Чамайг хэн гэдэг вэ? Миний нэр цасан гуай. Чи манай байшинг яаж олж ирсэн юм бэ? Цасан гуай тэдэнд болсон явдлаа бүгдийг ярив. Одоо нар хоорондоо удаан ярилцсны эцэст ингэж хэлв. Хэрвээ чи манай гэрийг харж байвал бас хоол хийвэл, Ор хураагаад угааж ойж шидэвэл бүгдийг цэвэрхэн дэгтэй байлгавал бидэнтэй үлдэж болно. бас чамд хүссэн бүгдийг чинь өгнө. Тэгээ чи сэтгэлээсээ ингээд цасан гуай одоо нартай хамт аз жаргалтай амьдарч байв. Одоо нар өглөө бүр алт хайж уул руу явна. Орой гэртээ ирэхэд нь цасан гуай тэдний хоолыг бэлдэж гэрийн цэвэрлсэн байна. Өдрийн цагаар цасан гуай шууд болон ойн амьтадтай тоглохоос бусдаар гав ганцаараа байдаг байлаа. Тойл минь, ханан дээрх тойл минь, энэ хорвоод хэн хамгийн үдсгэлэнтэй нь вэ? Та хатан минь их үзэгсэнтэй. Энэ үнэн шүү. Гэвч уулсын цаана 7 одоотой хамт байгаа цасан гуай танаас 1000 дахин үзэгсэнтэй гэвээрээ. Үгүй ээ. Тэр муу цагаан охин амьд байх нь анчин намайг мэхэлжээ. Тэрний учрыг олноо. Гэвч одоо би тэр цасан гуайг хорох ёстой. Гэвч яаж гэдгийг хэлээч. Уурандаа толио хагалчихснаа ойлгов. Хатан цасан гуайг яаж үгүй хийх вэ гэж дахин бодсоор эцэст нь нэгэн бодож оллоо. Хатан өөр хинч ордгүй нууц өрөөндөө явж оров. Тэндээ хортой айлм хийжээ.
Алимыг маш чадварлаг хийсэн учраас дотроо хортой, гаднаа шинэхэн сайхан харагдаж байлаа. Дараа нь ид шидэ ашиглан тэр өөрийгөө хөгшин 8-чин эмгэн болгож хувиргав. Уулсын цаана байх одоо нарын байшинд очиж хаалгын тогшлоо. Цасангаа цонхоор толгоогоо цохолгов. Та хэн бэ эмээ? Би танд юугаар туслах вэ? Хаалгаанаа хөөрхөн охин минь. Би ядуу хүн. Би чамд алим өгч амьсгал хурааж байгаа нөхөртөө өгөх жаахан талхавь. Би хэнийг ч оруулж болохгүй. Долоон одоо намайг хүн оруулж болохгүй гэсэн. Орохгүй байсан ч зүгээрээ. Маа, энэ амттай сайхан алимыг өгөөд чамаас жаахан талахгүй гэсэн юм охин минь. Цасангаа гялалдсан сайхан алимыг хараад авахгүй байж чадсангүй. Галтайгаар орж 7 одон хоолнд зориулж дөнгөж жигсэн том гихчийн талхаа авчирч өгөв. Одоо нарын хоолнд зориулсан талхаа эмгэнд өгөөд алимыг авлаа. Алимнаас ганц хазах төдийд газарт үхдэхийн онов гин. Хорон санаад хатан үнэн төрхөндөө оров. Цас шиг цагаан, цус шиг улаан, шинэс мод шиг хар. 7 одоо чамайг хизээч сэрэж чадахгүй. Тэр даруй ордон руу гүйж очиод хагархай тойлны өмнө зогслоо. Тойл минь, ханан дээрх тойл минь. Энэ улсад хамгийн үдсгэлэнтэй нь хэн бэ? Тойл эцэст нь түүний хүсэлд хариу өгөв гин. Та хатан минь. Та хамгийн үзэгсэнтэй нь билээ. Одоо нар орой гэртээ ирээд цасангааг шалан дээр хэвтэж байхад нь олов. Тэр огт амьсгалахгүй байлаа. Өгсөн байжээ. Тэд цасангааг өргөж санаашран харлаа. Одоо нар цасангаатай ярьж сэгсэрч дээрээс нь уйлж үзв. Гэвч яагаад ч тус болсонгүй. Хөөхий охин өгчээ. Тэр өгсөн хэвээр үлдлээ. Тэд цасангааг сүрлэн орон дээр хэвтүүлж, толуулаа дэрэгдэн сууж гашуудаж 3 өдөр уйлжээ. Тэд цасангааг оршуулах гэж байв. Гэвч тэр амьдын туяатай бас хов улаан хазартаа хэвээрээ харагдаж байлаа. Цасангааг хар шороонд оршуулж болохгүй. Тэр өөгүй цагаан хэвээрээ л үлдэх ёстой. Тэд цасангааг бүх талаасаа харагдаж байг гэсэндээ нэгт харагддаг шилэн авс хийлээ. Цасангааг дотор нь хэвдүүлээд авсан дээр алтан шар үсгээр энд цасангааг үнж нойрсож байна гэж бичжээ. Дараа нь тэд авсыг гадаа уулын цасанд гаргалаа. Амьтад шувууд ч гэсэн ирж цасангаагийн араас гашуудлаа. Яг энэ үед уулын энэ хэсэгт нэгэн ханхүү ан хийхээр орж ирэв. Тэр шилэн хорог тойрсон одоо нарыг амьтдыг олж харлаа. Шилэн хоргонд юу байгаа болоод ийм олон амьтдыг татдаг үлээ гэж ханхүү боджээ. Ханхүү ойртож ирээд алтан шар үсгээр бичсэнийг уншлаа. Тэр үргэлж зүүдэлдэг байсан тэр бүсгүй нь мөн байна гэж бодлоо. Дараа нь ойрхон байгаа одоо нарыг харав. Авсыг надад өгч. Би энэ хөөрхөн охиныг авахын тулд та нарт хүсснийг ч нөгөө. Энэ хорвогийн бүх алд байсан ч бид сойлохгүй. Надад өгчхөл дөө. Би тэрнийг харахгүйгээр амьдрч чадахгүй. Надад өхийг зөвшөөрөхгүй бол би өөх болно. Чи чинь галзуу юм уу? Чи өгсөн хүний цогцсоор яах гээв? Би хүндэтгэл үзүүлж, ордныхоо ойролцоо бунхан барьж, сүнсийн амгалан нойрсуулнаа. Сайхан сэтгэлд одоо нар ханхуу гөрөвдөж хүсэлтийн зөвшөөрөв. Ханхуугийн тушаалаар зарцнаар авсыг мөрөн дээрээ өргөж явав. Гэвч дараа нь авс өргөж явсан нэг зарц чулуунд бүдэрч цасангаагийн хатсан хортой альмыг амнаас нь гаргачихлаа. Ханхуу тэр даруй гүйж очиж авснаас барьж авав. Цасангааг модонд ор тавиад хэсэг ширтлээ. Охин хөөрхөн хിവэрэ байлаа. Яг л амьд юм шиг. Ханхуу духан дээр нь үнслээ. Цасангааг үнссэн даруйд тэр нүдэ нээлээ. Цасангаа ам орж өндийн суулаа. Бурхан минь би хаана байна? Чи надтай хамт байна. Би бол ханхүү. Ханхүү юу болсныг ярьж өглөө. Бурхан минь. Та намайг өгсөн байсан ч авч явахыг хүссэн гэж юу? Гэхдээ яагаад? Чи бол миний зүүдэнд ордог ганц бүсгүй. Би чамд энэ хорвоогийн юу юунаас ч илүү хайртай. Надтай хамт шилтгэн рүү яваач те. Надтай гэрэлж хатан минь болооч. Тэгэ сайхан ханхүү минь. Гэвч би эхлээд аавтайгаа уулзмаар байна. Аваараа гэрлэлтэд зөвшөөрүүлмээр байна. Гэхдээ би аавыг чинь хаа нэгтээ төөрөөд эзэнт гүрэндээ ирээгүй удаж байгаа гэж дуулсан юм байна. Хорон санаад хойт их юм хийж байгаа хэрэг. Аавыг минь олох ямар нэг юм хийгээч те. Тэгье.
Ордон руу очиж аав их чинь хайцгаая. Ингээд ханхүү алга болсон аавыг хайхаар шийдлээ. Ханхүү хорон хатнаас цасангоогийн эзэн тулсыг болоож авав. Тэд ордноос хатны нууц зөрөг оллоо. Тэнд нууц шоронд цасангоогийн авыг хорсон байхыг олж соллоо. Гэтэл хааныг суллагдахыг харсан хатан хаан болон бусад хүмүүсээс айж дахин хизээж харагдахгүйгээр эзэн тулсаас зогтлоо. Ордны танхимд хаан огныхоо хурмын товыг зарлалаа. Цасангоо нэжгэр хурим найр хийсэн. Ингээд бүгд амар сайхандаа жаргалаа.